За дараачихаа влогтой тавтай морил. За энэ удаагийнхаа дугаараараа маш олон хүмүүсийн асууж байсан Гуанчжоуд ирээд яаж хэрхэн метронд суух вэ? Метроны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч ээ гэж байсан асуултанд хариулан эхлээд бүгдээрээ хамтдаа Гуанчжоугийн метроны газрын зургийг харцгаая. За ер нь гэхдээ метро ямар хэрэгтэй ингээс бодож иж магадгүй. Гэхдээ метронд суугаа сурчих юм бол айгүй олон давуу талтай заяа. Нэгдүгээрт мөнгө хэмнэн. Айгүй их сайхан мөнгө хэмнэн. Мөнгө хэмнэх дургу хэм байх үлээ те. Хоёрдугаарт гэх юм бол аль болох ер нь алхах бол хүний биед угаасаа сайн учир хүссэн үсээгүй нөгөө явдлын одоо аяндаа ингээд хүмүүс ядраа тавгнахад гэдэг учраас болж өгвөл дасгал хөдөлгөөн хийж явах хэрэгтэй учраас метронд суувал бас эрүүл мэндэд хэрэгтэй учраас алхаж явах хэрэгтэй. За нэг иймэрхүү. Тэгээ 3 дугаарт гэвэл мэдээж хүн болгон хурдан ажиллаа амжуулахыг хүсэж байгаа бол ер нь метрогоор явах юм бол таксинаас л хамаагүй хурдан хүрдэг байгаа. За тэгээ хамтдаа метронд сууж одоо хэрхэн суух талаар үзцгээе. За би та бүхэндээ харуулах гад энд компьютер дээр албаар бүр ингээд PDF-ээр татчихсан байгаа юм л да. Тэгэнгүүт утсаар харуулхад бол ямар ч боломжгүй энэ чинь айгүй том байдаг учраас газрын зураг нь ер нь юм дэлгэрэнгүй харахын тулд компьютероос орж байгаа. За тэгээд нэг жоохон эргэлзээтэй мэдээлэл гарч ирээд байгаа юм болохоор ингээд Гуанчжоугийн метро яг хідэн лайнтай бэ, хідэн шугамтай вэ гэж харахаар нэг болохоор 22 гэж гарч ирээд байгаа юм. За зарим дээр нь 14 гэж гарч ирээд байгаа юм. Зарим дээр нь 16 гэж гарч ирж байгаа. Гэхдээ би бол энэ Travel China Guide.com гэдэг энэ сайтад бол итгэхийг хүслээ. Тэгэхээр энэ дээр бол 14 ширхэг лайнтай гэж 2022 оны мэдээлэл бол орсон байгаа юм. За энэ өнгөөр тэмдэглэсэн байгаа хэсэг байна да. Энэ маань Гуанчжоу хотын бүх газар доогуур явж байгаа метроны шугамуудыг харуулж байна гэсэн үг. За энэ хүү улаан шугам байж байна. За энэ шугам болгон өөрийн гэсэн тоотой байгаа. За хэдүүлээ сайхан томруула харна. Line 5 гэж байна. За эдгээр болгон маань өөрийн гэсэн ингээд нэг тоотой. Тэгээ тэргээрээ хараад явхад их амархан. За тэгвэл энэ улаанаар тэмдэглэсэн байгаа 5 дугаар шугам байна. Line 5 гэд. Энэ маань одоо манайхаар 5 шараас овцоор үрдэг одоо шугам байна гэд ойлгож болно гэсэн төв шугам байж байна. За тэгвэл энэ хөндлөн шугамуудаасаа ингээд доошоогоо босоогоо явсан энэ шугамууд нь болохоор яг л хойноос урагшаага явж гинэ гэж одоо төсөөлж болох нь байна. За энэ чи airport харагдаж байна. Онгоцны буудал харагдаж байна. За Гуанчжоугийн нисэх онгоцны буудлыг бол Баян онгоцны одоо буудал гэж нэрлэдэг. Тэгээ яг энд одоо яг энэ онгоцны зурагтай энд харагдаж байна л да. За тэгээ миний мэдхийн энэ Баян энэ Шичүүн энэ хаваар болохоро энэ Юши парк энэ хаваар болохоро их захуу төвлөрсөн байгаад идэг. За Тянхо гэдэг дүүрэгтэй харагдаж байх юм бол ерөнхийдөө хотын төв хавцаа гэж ойлгож болно. За дээрэс нь миний яриад байгаа Зүүжа Ньютаун гэдэг байгаа шүү дээ. Энэ байна те. Энэ хаваар бас их гой шин юмнууд нээгдчихсэн байгаа. За би бол одоо яг энэ Танчун гэдэг хэсэгт бол бид бүхэн болгоо байрлаж байна гэсэн үг. Тэгэхээр аль болох бас манайхаа нөгөө буудлаа сонгохдоо аль метроны буудалтай ойрхон байгаа вэ гэдгийг харж иж сонгохгүй бол манайхан чинь бүр ингээд хаа байсан энэ хавьд мавд авчдаг байхгүй. Бүр энэ хавьд мавд авчдаг. Тэгэхээр чи нөгөө энд ингээд завхурмаар байгаад байдаг. Бүр энд байгаад байдаг. Ийшээ эндээс энэ үртгэхийн тулд одоо юу вэ энэ ч үгүй ингээд солих гээд штэ. Гэтэл хэрвээ хотын төвд буучих юм бол айгу амархантай одоо чи би энэ Танчун дээр байгаа гэлээ те. Тэгэхэд би ингээл нэг 2 буудал яваал энд энэ солигддгоо нэрээ энийг хэлчихжээ. Бүх буудлуудыг ингээ харах юм бол нэг юм солигддог тэмдэг байгаа. Тэр ямар учиртай байна гэхээр та хэрвээ одоо энэ Танчун гэдэг буудал байлаа гэж тод ийшээ нэг буудал очоод энэ Юанчун гэдэг буудал дээр очих юм бол 21-р лайнаар солигдож болдог байх нэ. За эсвэл та ийшээгээ Танчунаас 2 буудал явах юм бол ийшээгээ дахиад энэ улбар шар шугамаар солигдож болно. За энэ улбар шар шугам нь хэд гэж байна? Line 3 юм байна. Line 3-аар солигдож болно гэж байна. За тэгээд нэг имийг анхааруулж хэлэхэд манайхаа ямар ч метроны буудал дээр очсон байсан гэсэн метроны буудлууд маань тэр буудлынхаа нэрийг маш томор тавьсан байдаг. Дээрээс нь ямар ч метроны буудал дээр очсон одоо энэ метроны буудлаас Line 21 тэгээ Line 18 ч гэдэг юм ингээд энэ line явж байгааг харуулна. Тэгэхдээ дандаа 2 ширхэг залгаа ингээд
байж идэг. Жишээ нь ингээд метроны буудлын дээр буулаад энэ талд нэг метро, энэ талд нэг метро байлаа гэд хоёр өөр төрлийн нэр харагдаж байгаа. Тэр нь ямар учиртай байлаа гэвэл яг адилхан жишээ нь 5 дугаар шугамын метронд цуугаад одоо танчуун дээрээ байлаа гэж бодоход хоёр өөр төрлийн чиглэл харагдаад байгаа. Нэг нь Винчон руу чиглэж байгаа шүү, буюу ийшээгээ явах гадна гэсэн үг. За нөгөөх нь болохоор ийшээгээ Жаков руу тэмүүлж байгаа шүү, буюу ийшээгээ явах гадна гэсэн үг. Тэгэхээр хүмүүс юу гэж хараад андуурчаад байдаг гэрэ. Би Юанчун дээр буумаар нь штэ, эн чин Винчон гэж юм биш вэ штэ гэж ойлгочих гээд. Үгүй мөн гэсэн үг. Яагаад гэвэл Винчон руу тэмүүлж байгаа хэрнээ дараачин буудлын Юанчун гэдгээр харагдана гэсэн үг. Тэгэхээр метроны буудлууд дараачин буудлаа бичгээсээ илүү дандаа эцсийн буудлаа тэмдэглэсэн байдаг учраас эцсийн буудлаа харж иж суунаа гэдэг ойлгоорой. За тэгээд одоо үргэлжлүүлээд хамтдаа метрон цууцгаанаа. За тийм метронд цуухаас өмнө болохоор бас хөөрхөн мэдээллийг хүргэчихье. Тэгээд энэ Гуанчжоугийн метроны одоо энэ шугам байгаа штэ, тий, энэ метроны одоо хүчин чадал нь бол хятадтай томоороо 3 дугаарт ордог юм байна лээ. Тэгэхээр эхлээд ер нь энэ одоо хятад явъя гэж бодож байгаа хүмүүсээ бол ер нь энэ Гуанчжоугийн метронд цуугаад зочиод сурчих юм бол Бээжинд очиод бол метронд цуухад илүү амар байх юм шиг санагцсан. Яагаад тэгэхээр одоо би бол Бээжинд очиод Бээжингийн тэр метрог бол заа үнэнгээ өстой ойлгоход зүгээр толгой төрөө ирэхээр юм бол энээс бүр хэд дахин илүү том байдаг. Тэгэхээр энэ бол харьцангуй бас гайгүй боломжийн одоо яг нэм ойлгоход хамаагүй эвтэйхэн байдаг юутай метроны шугамтай байдаг гэсэн үг. За ер нь тэгээ ойлгоо сурчих юм бол бүр метронд ер нь яваа сурчих юм бол айгүй гоё эвтэйхэн байдаг шүү гэж хэлмээрэн. За тэ хамтдаа метрогоор аялцгаая.